Оройн төргөө үзэгчтэй эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бидний өнөөдрийн ярих сэдэв бол илэгний өвхлөлт. Мэдээж бид бол илэгний өвхлөлтөөс яаж урьдчилан сэргийлэх юм, энэ одоо өөрөө яаж үүсдэг юм бэ? Ямар учир шалтгаан нөлөөлдөг вэ гэдгийг бид бүхэн улсын 3 дугаар төв эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч хастай бас ярилцаж мэдээллүүдийг авах болно. Оройн төргөө эмч. За сайн байна. За, илэгний өвхлөлт гэдэг сэдвээр бид өнөөдөр ярих гэж байна. Ер нь илэгний өвхлөлт гэдэг маань ер нь хэр одоо хурдан явцтай гэх юм уу те? Юунаас үүддэг ийм одоо асуудал гэдэг юм лөө. За, илэгний өвчт гэхэлэр нэгсэндээ илгэн дотор одоо агуулгаж байгаа өөхний хэмжээ одоо 5% хүртэл одоо байдаг. Эрүүл хүнд бол түүнээс хит их одоо хоримтлагтаад одоо илэгний үйл ажиллагаанд нөлөөлөд бүтцийн одоо өөрчлөлт өгч байгаа эмгээг бол хэлж байгаа. За энэ бол нөлөөлөх аягүй олон хүчнээс бол байдаг. Хамгийн түгээмэл гэх юм бол ерөнхийдөө бол нөгөө архины хэрэглээ, зохисгүй хэрэглээ байдаг. За хоёрдугаарт нь юм бол одоо тархалт болон одоо өөгцний хоолны буруу юм аяг суугаа байдалтай одоо ажиллах тийм ээ. За тэгээд бас зөндөө одоо тамхитал мэтлэн одоо зөндөө шалтгаан бол байдаг. За ховор тохиолдолд бол яг бусад эмийн шалтгаантай ч юм уу удамшлын эмгээг бол байж болдог. Тэгэхээр нөгөө амьдралын буруу хэм маяг бол бараг шууд нөлөөлөх шүүх юм шүү дээ. Тийм, ер нь бол тийм. Хамгийн түгээмэл нь бол ерөөсөө амьдралын өөрөөсөө болж байгаа буруу хэм маягууд тийм ээ одоо зан үйлээс л ботой үүсэж байгаа гэсэн. Илэгний одоо маш олон төрлийн өвчлөл байгаа тийм. Энэ дундаа нөгөө илэгний өвчлөлт ер нь хэр их хувийг эзэлдэг юм болоо тохиолдол. За манай Монгол улс бол өөрөө бол илэгний өвчлөл болон илэгний өвчлөлтэй холбоотой нас оролтоор бол ер нь бол олон улсад бол тэргүүлдэг. За ер нь бол сүүлийн жилүүд ч гэсэн ерөнхийдөө бол нас оролтын гол шалтгаануудын нэг бол болж ирсэн. Тэр дундаа бол ер нь бол хуучин бол ихэвчлэн одоо нөгөө бид нар бол илэгний BCD вирус гэдэг вирусын шалтгаантай юмгууд яригддаг байсан бол одоо бол яг эсэргээрээ одоо өөгчт бол сүүлийн жилүүдэд бол эрс нэмэгдэж байгаа. За тэр дундаа хэм бол одоо яг илэгний вирус бол одоо хөвчлэн одоо вакцины хамгаалчдаг эсвэл иммунчлээ хийгээд бол одоо идэрчдэг бол илэгний өөгчт бол ерөнхийдөө бол сүүлийн үед бол ингээд чимээгөө тархаад улам одоо түгээмэл болж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгээд энэ одоо тохиолдож байгаа тохиолдол дотроо амьдралын буруу хэв маяг зохиолууд. Тий. Одоо яг энэ манад ажиглагдж байгаа юм бол ерөнхийдөө нөгөө арчил болоод тийм ээ одоо ингээд баруун чих маяг ингээд манад орж чөлөө зах зээлтэй болсноос хойш энэ бол эдгээр нөө идэж уух хоол хүнс тийм ээ одоо ингээд баруун чих шиг гэсэн үг тийм түргэн хоол иддэг болсон одоо хоолны одоо буруу юм аягтай болсноос болоод одоо энэ баруун чих үзэгдэл явснаас хойш эрс нэмэгдэж байгаа гэсэн үг тийм бас нэг эрсдэл байгаа тийм ер нь одоо ингээд илэгний өвхлөлт үүслэе гэж бодоход тийм 5% тавлт руу илэгний өвхлөлттэй байх юм бол яг ингээд боломжтой 5% тийм байна. За тэгсэн чинь ингээд ихсээд ирлээ. За магадгүй нөгөө илгэн дээрх өөхлөлтийн хэмжээ бас хамааралтай тий. Хэдэн хувь байвал энийг яг одоо амьдралын юм аяга зөв болгоод зохицуулах боломжтой юм. Хэдэн хувиас хэтрээ явчихаараа энэ өөрөө нөгөө эмчилгээ шаардлагатай тий. Дараагийн хүндрэлүүдийг агуулдаг одоо үүсгэх юм болоо. За тэгэхээр яг илгэний өөхчлөлт нь бол ерөнхийдөө бол одоо дотроо бол ингээд 3 зэрэг бол байгаа. За 1 2 3 дугаар зэрэг. За 1-р зэрэг гэхэлэр одоо нийт одоо талбайн 33 хүртэл нөгөөд нь 33-аас 66-аас дээш 3 зэрэгт бол хуваачдаг. За тэгээд энэ удаан хугацаатай ингээд илгэний өвчлөлтөд явснаар бол илгэний өрсөл бол болдог. Явандаа энэ даймжсаар хагаад илгэний хатуурал болон илгэний цирроз, хавдар болох эрсдэлтэй байдаг. Мэдээж одоо илгэний хавдар гэдэг бол тэгээд тийм юу нь бол өвчтний одоо энэ төгсгөлийн тийм ээ одоо өндөрлүүдийн нэг. Одоо нөгөө хідэн хувь дээр нь бид нар энийг одоо нөгөө арилгах боломжтой юм. За одоо илгэний өвчлөлт бол сая 3 зэрэг байгаа гэсэн шүү дээ. 3 зэрэгээс гадна илгэний хатуурал бол ингээд 0-оос 4 гэдэг ингээд зэрэг бол байдаг. Тий. За тэр нь болохоор илгэний одоо хатуурлын 4-р зэрэг гэхэлэр нэгсэндээ цирроз буюу одоо хэлбэрцэн өвчин. Энэ бол одоо ингээд илэг одоо сорвжоод эргэшгүй өвчлөлт орсон гэсэн. Тэрнээс өмнө буюу одоо 0 1 2 3 дугаар өвчлөлтөнд байх юм бол тодорхой хэмжээний одоо тэр шалтгаан эмгэж замаа одоо эсрэг эмчилгээ хийгээд одоо зан үйлээс зассан тохиолдолд бол эргэх боломжтой гэж үздэг. Тийм. Тэгэхээр яг нөгөө 1-р зэргийн илэгний өвчлөлттэй байгаа тохиолдолд бол амьдралын зөв хэв маяг маш чухал байх гэдэг юм. Өөгчлөлтөөс гадна нөгөө хатуурлын зэрэг нэг чухал. Тийм байна. Зөв. Ер нь одоо ингээд илэг өөхлөлөд эхэллээ гэж бодоход тухайн хүнд нөгөө зөвөр шинж тэмдэг илэрх үү? Тийм. Энэ нэгэсэндээ одоо баг нэг чимээг утгал гэж ярьж болох байхгүй. Яа тэгэхээр энэ илэг бол өөр айгу дүлийн хэрэгтэн. Ер нь айгу зөөр багтай. Гол одоо өөрчлөлт одоо зөөр гэх юм бол ерөөс ингээ илэгний одоо явандаа өрөвсөл өгөөд ирэхлээр илэг гимтээгээд ирэхлээр зүгээр л жоохон ядраал байт. Ингээл юу ч хийсэн ингээл нойр хүрээл нэг ядраал ингээл итгэхгүй бол унтсан ч гэсэн амарсан юм шиг санагдчихдаг. Одоо нэг тийм л одоо мэдрэмж төгөөсч бол өөр тийм онцлог зөөр. Тийм
байхгүй одоохонд бол явандаа нөгөө илгэний цирроз хавдар болгонд мэдээж дараагийн зөвөр бол илэрнэ. Яг эрт үедээ бол нэг тийм онцгийн зөвөр бол хийхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө нэг ёстол яг нөгөө юу мэддэхгүй явж байгаа гинтийн аюултай мэдээ дуулах эрсдэл маш өндөр байна гэсэн үг юм шүү дээ. Тэгээ одоо энэ нөгөө нэг зөвөргөө гэдэг чинь онцлогоогоор ер нь яаж онцлох юм? Бидний илгэний нөгөө нэг үйл ажиллагаагаа шалгуулахад цусны шинжилгээ өгдөг шүү дээ. Тэрэн дээр гарах уу өөхлөлтөн те? Эсвэл нөгөө эхо үүслэг дээр гараад ирэх үү? Та энэ талаар нь бас те? За хамгийн түгээмэл амархан одоо гард орох онцлог юм бол ерөнхийдөө бол цусны дэлгэрэнгүй биохими шинжилгээнд дээр нэмээд хөвлийн эхо болох юм чухал байдаг. Энэ бол ерөнхийдөө хаасаагүй хийгддэг тийм ээ. За тэрэн дээр бол яг бид нөгөө илгэний одоо үзүүлэлтүүдийг харж байгаа тэнцэнс тоо бодож жагаад тийм шалгуурын дагуу бол ингээд за энэ өгчлөлтийн тэдгэр зэрэгтэй одоо хатуурлын тэдгэр зэрэгтэй байна гэдэг бол баримжаал гарч ирдэг. Хөвлийн эхогоор бол бас одоо эхогоор бол нөгөө эхо нэвчмийг харж байгаа. За энэ одоо нүдэн баримжаар харж байгаа тэр өөрчлөлтийн шинжүүдээс нь харж байгаа бас за 1 2 3 дугаар зэрэг байна гэдэг баримжаал өгч болдог. Гэхдээ яг алтын стандарт бол ер нь бол илгэний эдийн шинжилгээ гэж явдаг. Гэвч энэ өөр бол инноваси буюу одоо хүний одоо арсыг цоолж тийм ээ эд авдаг учраас жоохон төвөгтэй. За өөрөөр хэлэх юм бол арай баттай онцлогооны аргууд гэх юм бол яг илгэний фиброскан гэдэг шинжилгээ байдаг. Тэрэн дээр бас нөгөө капионо гэж юм үзээд илгэний хатуурлын зэгийг одоо эдийн шинжилгээтэй дүүцгүүч тийм ээ одоо дөхгүүцээр одоо оншилж болдог байна. Илгэний өөхлөлттэйгээд одоо сонсч та тийм магадгүй илгэний өөхлөлт одоо илгэний нэг за нэг төдөө өвдөө жоохон аюул багтай юм байна гэж бодлоо гэж бодоход тийм тухайн хүн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ер нь хэдий хэр давтамжтайгаар үзүүлээд хянуулаад явах вэ? Яг хоо илгэний хатуурл гэсэн тохиолдолд энэ бол 6 сар тутамдаа хяналтанд бол явдаг. Түүнээс наан бол ерөнхийдөө урьдчилан сэргийлэх үзлэгтэй ороод ер нь бол гол нөгөө хоол зүйч болон одоо цэргийн засаг талаас тийм ээ дасгал зүйд амьдралын маяг дээр бол зөвлөгөө авах явах шаардлагатай байдаг байна. За одоо илгэний өөхлөлтөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж таагууч те хүмүүст амьдралын хэв маяг талаас нь хоол унд талаас нь те. За ер нь бол яг гол амьдралын маяг дээр гэх юм бол хоолн дээр нөгөө их илчлэг өндөртэй хоол нэг дор идэхгүй байх хэрэгтэй. Тэр дунд бол нөгөө энгийн одоо нүрс ус боёо одоо сахартай бүтээгдэхүүн тийм ээ. Одоо хүмүүс бол нөгөө өөх идэхлээр ингээд өөхтэй болдог гэж үздэг тийм ээ. Эсвэргээрээ бол сахартай бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн их идэх тийм ээ. Тэгээ ихэд босруулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь илгэний өвчтөн болов гэдэг. За тэгээд аль болох болчих юм бол одоо энэ саяны хэлжсэн нөгөө баруун чихэн маяг гэдэг байна шүү дээ. Одоо энэ давхар зүгөө аваад үзэгчсэн энэ бол барууны орнуудад бол тархалт бол энэ илгэний өвчтөд тэрнтэй холбоотой хүндрэлүүд айгүй өндөр байдаг. Эсвэргээрээ манай Азад дунд ялангуяа Японд бол маш бага байдаг. Тэгэхээр яг одоо Япон стилийн хоол гэсэн үг шүү дээ. Одоо ногоо төлхөө хэрэгэлсэн. Дээрээс нь одоо ийм илүүтэй одоо махан төрлөөс гэх юм бол загсны хоолнууд ч юм уу тийм загсны бүтээгдэхүүн одоо задардгүй нүрс уснууд буюу одоо үр тариа, буудаа эдэр хэрэглэх нь илүүтэй ач холбогдолтой гэсэн. Хоол талаас нь дасгал хөдөлгөөн нөлөөлөх үү? Мэдээж. Дасгал хөдөлгөөн дээр гэх юм бол ерөнхийдөө хамгийн бага дээр нь бол 7 хоногт нэг 150-аас 300 минутын турш одоо аэробик тийм ээ одоо хүчил төрөгч ингээд зарцуулсан идэвхтэй хөдөлгөөн хийсэн дасгалыг бол хэлж байгаа. Гэхдээ энэ дээр бол бас аягүй буруу ойлголт бол байдаг хүмүүс тунд. За тэр нь юу гэдэг вэ гэхээр ингээд за би ингээд ажил дээр бол ингээд өдөртөө ингээд баг ингээд дээшээ доош ингээд гүгээ яваад идэг. Бараг 5-6 хоног явж тэр хөдөлгөөн гэж байдаг. Тийм тэр бол их буруу ойлголт. Дасгал гэдгээр юу дасгал гэхлээр юу хэлэх вэ гэхээр тасралтгүй өөртөө тойрсон одоо тийм ээ одоо нэг жоохон ингээд хөс таасан тийм ээ эрчимтэй одоо тасралтгүй хөдөлгөөний 30 минутын турш нэг удаадаа хийхийг дасгал гэж байгаа. Тэрнээс шулуу нэг 5 минут дэшээ гүчээ доош гүчээ тэрийг бол дасгал хийхгүй байна шүү дээ. Тэгэхээр энийг бас маш сайн ойлгож зөв ойлгохгүй бол хүмүүс маань буруу ойлголттой явждаг байна. Тэгээд юу өгөөсөл нэг очил төмөр өргөд ч юм уу те амар тийм хүчтэй дасгал хийгддэг чинь энэ бас биш үү? Биш. Хит тийм одоо хүчний одоо хүмүүс ч нөө за тураараа гэж үлгүүд гарч аваа штанк өргөл эхэлдэг байхгүй. Тэгэхээр яадаг вэ? Буруу дасгал хийх юм бол өөртөө тааргүй дасгал хийх юм бол мэдээж өөрсөндөө гэмтэл учруулах хэрэгтэй. Тэгэхээр яг мэрэгжлийн ууг нь бол боломжтой бол дасгал заадаг тийм ээ. Одоо сэргийн засгийн эмч ч юм уу тийм хүмүүсээс уг нь зөвлөгөө авах зүгээр өөртөө таарсан дасгал хийх нь хамгийн чухал. Баярлалаа эмч. Би зүгээр нэг саваагүй асуулт асууж. Одоо ингээд 3 дугаар эмнэлгийн яг энэ хоол боловсруулах эрхтэн судлалын тасгаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь ер нь ямархуу насны хүмүүс вэ? Мэдээж нөгөө шалтгаанд нь энэ илгэний өөхлөлт ер нь хэр хувийг эзэлж байна те? За яг нь манай одоо ихэвчлэн одоо ирж байгаа хүмүүс гэх юм бол дандаа илгэний цирроз бол илгэний хүндрэлээр ирдэг. Хүндэрсэн дараа чишил рүү. Дандаа юу нь бол илгэний одоо циррозтой холбоотой хүндрэлүүд ирдэг. Тэгвэл бол ихэвчлэн одоо энэ шалтгаануудаас гэх юм бол аюу архины хэрэглээтэй холбоотой хүндрэлүүд бол аюу их байгаа да. Архины хордлогууд, архины шалтгаантай юм хурц хордлогууд байна, илгэний өрөсөл байна, илгэний дутагдлууд байна, архины шалтгаантай илгэний
цирроз, хавдрууд зөндөө ер нь дандаа эрхтэй холбоотой хүндрэлүүд бол айгүй түгээмэл байгаа. За ялангуяа бол сүүлийн үед анзаарч байгаа юм бол эмгтэй архины ирэлттэй архинд донцсон хүмүүс бол маш их байгаа учраас энэ бас анхаарал татсан. Тийм ээ. Та гэхдээ манай үзэгчдэд бас нэг юм тайлбарлаад өгөөч. Арх буюу одоо спиртийн төрлийн бүтээгдэхүүн яаж нөгөө илгэнд ямар процесс өрнүүлээд байгааг та нэг товчхон ойлгомжтой тайлбарлаж өгөх хичээж төгөө. За арх бид нар ерөнхийдөө бол нэг хоног цагт бол нэг илэг бол нэг ойролцоогоор 10 г бол архийг бол нөгөө саран хөгжүүлэх чадварчтай гэж үздэг. Гэхдээ энэ бол нөгөө улс орноос болон эрэгтэй эмэгтэйгээс хамаарат бол дээш доошоо байж болдог. За архийг одоо ингээд одоо тэр харгуйжуулах одоо боломжтой хэмжээнээс нь илүү их хэрэглэхээр одоо энэ архийг одоо илгэн дотор сармжуулдаг нэг алкогол дегидрогеназа гэдэг ферментер үгэн сармжаад одоо өөр бодисолоод арай итгэхгүй болго хөргөж явах хэрэгтэй. Хит илүүдэд ингүүт өөр одоо цитохром гэдэг юм ферментер бол задрал ороод эхэлдэг. Түүний улбаатай одоо ингээд ялангуяа одоо ацид альдгий ч юм одоо юм хортой нэгдлүүд үүснээс болоод илийг ингээ арах явцтай ингээ гимтэл үүсгдэг тийм ээ. Гэхдээ арх бол ерөнхийдөө бол яг ганцхан илэг биш. Ер нь бүх эрхтэн системийг одоо өвчлүүлдэг. Одоо архины шилтгаантай зүрхний одоо кардиомиопати ч юм уу архины шилтгаантай одоо тархины эмгэгшүүлгээл маш олон одоо өвчнийг бол үүсдэг. Архийг бол ерөнхийдөө одоо зохистой хэрэглээ. Ер нь бол зохистой уулт гэж үл юм байхгүй. Арх бол ерөөсөө огт уухгүй байх л хэрэгтэй гэж одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Ер нь ямар ч хэмжээтэй хэрэгсэн арх бол ер нь зохимжтой биш ээ. Одоо хүмүүс чинь нэг хилдэг чинь ганц байн очдөг ч юм тийм. Тэр бол яг зохимжтой хэрэглээ гэж ерөөсөө огт бол байдгүй. Яг стандарт уулт гэж юм бол байдаг. Тэр нь юу гэсэн үг гэхээр нэг өсөндөө нэг удаагийн одоо уулт нь болохоор нэг 10 г агуулсан одоо архийг нэг стандарт хийж байгаа. Эрэгтэй хүн бол нэг удаа уухтаа бол 3 стандарт уухах. Эмэгтэй хүн бол 2 стандарт уухах юм бол ерөнхийдөө архины амралтай болох магадлал харьцангуй бага гэж үздэг. Түүнээс илүү их уугаад байх юм бол архины амралтай болон түнтэй холбоотой эмгэг илэрх магадлал ангин өндөрсөн бол гэсэн. Ер нь нөгөө ямар ч хэмжээгээр уусан нөгөө илэг чинь нөгөө тэрийг зөвшөөрөх шүүх ажиллагаа ялгаагүй л явуулж байгаа учраас бас хортой нөлөө. Ямар ч тунгаар хэлсэн юу нь бол зохимжгүй л гэсэн. Тийм байна. Баярлалаа амжилт танд. Эрүүл амьдрал цэцгийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт улсын 3 дугаар төвөмөлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч хас оролцлоо. Урилга манхлаа авсан эмч танд бас баярлалаа. Цагаа бидний заавалсан. Үнэхээр их баярлалаа амжилт хүсье. Баярлалаа. За эрүүл амьдрал цэцгийн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд дэлгэний өөхлөлт сэдвэр мэдээллийг хүргэж байгаа. Яг дөнгөж сая одоо улсын 3 дугаар төвөмөлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч хас маань элэгний өөхлөлт үүсэх одоо гол учир шалтгаан хүчин зүйлүүд нөлөөлөл дээрэс нь биднэрт одоо яаж одоо өршлөн сэргийлэх боломжтой вэ гэдэг мэдээллүүдийг маш сайхан дэлгэрэнгүй ярьж өглөө. Нэвтрүүлгийн дараагийн хэсгээс яг элэгний өөхлөлтийн үед урьдчилан сэргийлэх элэгний өөхлөлт үүсгэхээс урьдчилан сэргийлэх ямар одоо боломжтой эм бэлтгэл байдаг вэ гэдгийг нэвтрүүлгийн дараагийн хэсгээс үзэгч та бүхэн маань хүлээн авч үзээрэй. Нэвтрүүлэгтээ бол Цахиур Төмөр компани хамтран ажиллаж байна. За эрүүл амьдрал цэцгийн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд ээлжид дугаараа хүргэж байгаа. За бид өнөөдрийнхөө сэдвээр элэгний өөхлөлт гэсэн сэдвийг хөндөж ярилцаж байна. За элэгний өөхлөлт гэдгийг бол эмч маань өмнө нь бас өмнөх хэсэгт бол ярьсан байгаа. Мэдээж юунаас болж үүсдгийг элэгний өөхлөлтөө тоохгүй ямар нэгэн байдлаар арга хэмжээ авахгүй явсаар байх нь танд ямар эрсдэл одоо аюулыг дагуулж авчирдаг вэ гэдгийг бас эмч маань маш сайн тайлбарлаж ярьж өгсөн. Харин одоо элэгний өөхлөлт болон одоо элэгний бусад ер нь одоо өвчлөл эмгэгээс яаж одоо сэргийлэх боломжтой байдаг вэ? Урт удаан хугацаанд ямар хэм бэлтгэлийг хэрэглүүл тохиромжтой байдаг вэ гэдгийг манай нэвтрүүлгийн яг одоо энэ хэсэг маань та бүхэнд бас мэдээллийг хүргэх болно. Манай өнөөдрийн нэвтрүүлгээр Цахиур Төмөр компанийн эмч Номин өргөдөж оролцож байна. Орой мэнд хүргэе танд. Орой мэнд хүргэе. За бидний өнөөдрийн ярилцсан сэдв бол элэгний өөхлөлт байлаа тийм. Тэгэхээр таны зүгээс одоо яг элэгний өөхлөлт дээр тийм тохиромжтой юм бэлтгэл юу гэдэг юм бэ? Ялангуяа одоо мэдээж Цахиур Төмөр бол ургамлын гаралтай одоо юм бүтээгдэхүүнээр маш алдартай юм газар байгаа шүү дээ тийм. Тэгэхээр та бүгдийн оруулж ирдэг энэ одоо Хямлаа брендэд тийм бүтээгдэхүүнд ямар одоо тохиромжтой юм байна? Тэр талаас нь зөвлөгөө өгч тийм. За тий. Тэгэхээр элэгний өөхлөлт гэдэг одоо өвчлөл бол сүүлийн жилүүдэд манай улсад бол маш их онцлогдож байна тий. Тэгэхээр яг одоо элэгний өөхлөлт гэдэг маань өөрөө элгэн дотор ингээд өрөвсөл
дөнгөж явагдаж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ эхэлж байгаа үед нь бид нэр одоо эмчилгээний сонголтоор ер нь бол одоо илүү одоо судалгаа шинжилгээр баталгаажсан чанартай ийм бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх юм бол цаашид энэ өөхлөлт гэдэг зүйл маань хүндрээд одоо өөхөн өрөвсөл бүр цаашлаа муугаар болоод одоо хатуурал гэх мэтчлийн асуудлууд үүсгэхээс ерөөдөө хамгаалах боломжтой гэсэн. Тэгэхээр энэ сонголтын дээр бид нар хамгийн түрүүнд ямар эмийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа гэхээр Liv 52 эмийг санал болгодог. За тэгэхээр Liv 52 эмийн хувьд гэх юм бол онцлог одоо давуу тал нь юу байдаг вэ гэхээр хамгийн нэгдүгээрт нь одоо урамлын найрлагатай. За маш олон төрлийн одоо урамлын хандуудыг найрлагандаа агуулж өгсөн байдаг. Тэгэхээр яг илэгний өөхлөлт одоо тий өвчлөл дээрээ бас маш олон судалгаа шинжилгээр баталгаажсан үр дүнтэй байдаг учраас эмчилгээний ихний сонголтоор Liv 52-ыг санал болгож байгаа. Ер нь одоо энэ Liv 52 чинь урамлын найрлагатай учраас урт хугацаанд уугаа яваад исэн ч гэсэндээ бас аюулгүй юм билээ шүү дээ тий. Тэгэхээр Liv 52-аа бас ярихтай холбоотойгоор бас Химлай компанийнхаас онцлогийг яриулж тохиромжтой. За Химлай компани бол анх 1930 онд одоо урамлын эмийн зах зээлээр дэлхийд одоо өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулж эхэлжсэн. Одоогийн байдлаар бол дэлхийн маш олон улсуудад одоо өөрсдийн урамлын гаралтай эмийн бүтээгдэхүүн, биологийн бүтээгдэхүүнүүд, за одоо арьс арчилгаа, хүүхдийн одоо арчилгааны бүтээгдэхүүн гэдэг маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг чанарын одоо өндөр стандарт баталгаагаар үйлдвэрлэлээ явуулаад дэлхийн олон орнуудад одоо худалдаалдаг гэсэн үг. Тэгэхээр Liv 52 эм маань одоо өөрөө яг Химлай Wellness компани бас анхдагч бүтээгдэхүүнүүдийн нэг гэж тооцогддог. За тэгээд Liv 52 эм дээр одоо яг илэгний талын өвчлөл дээр хийгдсэн маш олон одоо клиникийн судалгаа нь бол байдаг. За тэгээд ялангуяа сүүлийн жилүүдэд болохоор илэгний өөхлөлт дээр хийсэн маш олон одоо клиникийн судалгаа нь олон улсын одоо сэтгүүл хэвлэл дээр нь бол хэвлэгдээд яг урамлын талаас илэгний өөхлөлтийн эмчилгээнд дээр бас ихний сонголт болж чаддаг бүтээгдэхүүн шүү гэдгийг нь баталгаажуулсан гэдэг. За тэгээ Химлай компани бас нэг онцлогийг ярихад яагаад ярих гэдэг нөхөр нөгөө Liv 52 эмийн одоо найрлаганд орсон урамлууд байдаг. Тэгэхээр одоо Химлай компани өөрөө урамлаа ерөнхийдөө тариалдаг гэж бид нэр өмнөх дугаарууд дээрээс ярьж байсан шүү дээ. Тэгэхээр энэ тариалангийнхаа явцад бол одоо хортон шавжаас хамгаалах зорилгоор ерөөсөө химийн найрлагатай пестицидыг ерөөсөө ашигладаг. Харин өөрсдийнхөө ургуулдаг урамлуудаар тухайн тариалж байгаа урамлуудаа хортон шавжаас хамгаалдаг. Буцаага бордоо болгоод ашиглаж гэсэн үг баг тийм. Тэгэхээр Liv 52 дээр яг ямар онцлог нь бэ вэ гэхээр Liv 52-ын найрлаганд Kikorum intibus гэдэг нэг урамлын ханд дээр аюу гой үзэсгэлэнтэй ягаан цэцэг гэдэг. За энэ цэцэгний одоо онцлог давуу тал нь өөрийнхөө гадаргуу дээр маш олон төрлийн хортон шавжийг ерөөсөө одоо нөгөө нэг суулгадгүй тийм бодисыг өөрөөсөө ялгаруулдаг гэсэн. Тэгэхээр одоо нөгөө урамлын хандуудыгаа бид нэр энэ Kikorum intibus гэдэг бас урамлаараа нөгөө хортон шавжаас хамгаалах ийм технологи ашигладаг гэсэн. Бас тийм учраас бас энэ дээр нэг онцлог байдлаар Liv 52 дээр яриад байгаа байхгүй. За Liv 52 эмийг ууснараа те илэгний өөхлөлтөнд ер нь яг ямар процессын дөрнөөрд те өөхлөлтийг ер нь бууруулад байгаа юм бэ? Тэрийг бас үзэгчдэд тайлбарлаж өгч тээ. За тэгээ. Тэгэхээр Liv 52 яг энэ дээр яаж үйлчилж ийнө гэхээр найрлаганд орсон одоо урамлууд маань илэгний эс дотор хоригдлагдаад байгаа тэр одоо хэрэггүй хорт бодисуудыг гадагшлуулах үйлчлэгийг дэмжиж өгнө. За тэгээд ер нь бол нөгөө илэгний эс гэдэг одоо бүтэц маань өөрөө удаан хугацаанд өөхлөөд байх юм бол энэ маань өөрөө гаднах одоо нөгөө уян юм гой бүрхүүлэн саривжаад хатуурч эхэлдэг. Тэгэхээр ингээд цаашдаа хүндрэл үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр Liv 52 юм бас нэг үйлдэл нь илэгний эсийн одоо гадаргуугийн ханы бат бөх байдлыг хамгаалж өгдөг гэсэн. Ийм одоо үйлдэл үзүүлж өгснөөрөө илэгний өөхлөлт гэдэг одоо өвчнийг ерөнхийдөө эмчилж байна л гэсэн. Liv 52 одоо ингээ би харахаар ингээ айгүй олон ингээ Liv 52 одоо багхгүй арталтаа үсгтэй үсэхгүй тий. Энэ ялгаануудыг бас үзэгчдэд хэлж өгөөш. Мэдээж одоо илэг өөхөлж ийн гэсэн би одоо зүгээр Liv 52 гэснийг нуух юм болоо DC-г нуух юм болоо HP нас юундаа нөлөөлөх юм болж гэдэг юм уу. Ингээд бас эргэлзэж байгаа хүмүүс байж магадгүй тий. За тэгээ. Тэгэхээр Liv 52 бол одоо яг манай Монгол улсад бол 5 төрөл нь бол аль бие усаар худалдаалагдаж байна. За тусаалаг, сироп, за энгийн шахмал, өндөр тунтай шахмал, за илэгний одоо нөгөө өвчлөл үүсгдэг нэг шалтгаанч өөрөө вирус гэдэг тий. Тэгэхээр яг B болон дельта вирусын одоо халдрын үед илэг хамгаалах зорилгоор Liv HP гэдэг сонголтыг нь бас тухайн хүн манаас авах боломжтой. Тэгэхээр 5 төрөл бол зөвлөгддөг. За өнөөдрийн ярьж байгаа сэдвтэйгээ холбоотойгоор илэгний яг өөхлөлтийн тохиолдол дээр болохоор Liv 52-ын DS гэдэг өндөр тунтай гэн илүү сонгож хэрэглүүл зүгээр. Яагаад тэгэхээр маш олон одоо клиникийн судалгаанууд нас яг энэ DS гэдэг төрөл дээр нь хийгдсэн байдаг.
Хэрэглүүнээ одоо илүү үр дүн үзүүлэх гэдэг чинь өндөр тун гэдэг бол тий. За тэгээ үр дүн үзүүлэхээс гадна тухайн нөгөө хэрэгжилж байгаа хэрэглэгчтэй ч гэсэндээ өдөрт уух тоошгийн хувьд арай цөөн тоогоор уух боломжтой тунтай гэсэн үг. Тэгвэл бусдыг нь бас арай өөр тунгаар ууж хэрэглэнэ гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо тусаалан хэлбэр бол илүү нөгөө бага насны хүүхдүүдэд хэрэглүүлдэг тунтай. За тэгээд сиропын хэлбэр бол арай нэг 5-аас 10 насны ч юм уу тиймэрхүү хүүхдүүд эсвэл нөгөө жирэмсэн эмэгтэйчүүд өндөр настай шахмал хэлбэрийн муухаас зөвөрлөлтөг хүмүүс хэрэглэж болно. За энгийн 100 ширхтээ шахмлыг бол ихэвчлэн урьдчилан сэргийлэх зорилгоор ч юм уу те эсвэл бусад төрлийн одоо илгэний өөрчлөлийн үед бол хэрэглэх зохиомжтой. За яг илгэний өөхлөлт атуурлын одоо их үе ч юм уу те иймэрхүү жоохон асуудлууд үүссэн байгаа тохиолдолд бол Т2 DS-ээ сонгоод хэрэгжүүл зүгээр. Тунгууд нь бол яг хэмжээ үзүүлэлт ирэл өөр байна уу гэхээс биш яг найрлагын хувьд бол яг адилхан гэсэн үг. Зөв. За хэдий хэрэг хугацаанд ууж хэрэглэх юм бэ? Одоо жишээлбэл өөхлөлттэй гэхээр одоо мэдээж өөр эмчилгээтэй хавсарч хэрэглэх байгаад байгаа шүү дээ. Хавсарч хэрэглээд байгаа. Тэгвэл урьдчилан сэргийлэх байдлаар ууж байгаа бол тий магадгүй анхны одоо нэг эход харуулад одоо өөхлөлт үүсчдэн гэж хэлж байгаа юм байна гэдэг ч юм уу ийм одоо онш сонссон хүмүүс хэр хугацаанд уух юм бэ? За тэгэхээр ер нь бол илгэний өөхлөлт гэдэг өвчлөл бол бас удаан хугацаанд үүсдэг өвчин. Тэгэхээр мэдээж хэрэг эргүүлээд эмчилгээнд ч гэсэндээ удаан хугацаанд эмийн эмчилгээнээс гадна тухайн хүний одоо хооллолт амьдралын юм аяг гэх мэтчил маш олон зүйлсүүдийг юм нөлөөлөх гэдэг тийм. Одоо нэг одоо цогц байлгаж ээж тэр өвчнийг бол хурдан хугацаанд идэх боломжтой. Тэгэхээр лив 52-ыг илгэний өөхлөлтийн эсрэг эмчилгээнүүдэд хослуулж хэрэглэсэн ч болно. За дангаар нь одоо бас хэрэглэсэн ч болно. Яг идэргэлтийн хугацаанд арай өөр байдаг гэсэн. За тэгэхээр ер нь бол яг илгэний өөхлөлт дээр бас яг хийгдсэн судалгаанууд дээр хамгийн багадаа бол сарын хугацаа. За тэгээд түүнээс дээш одоо 3-6 сарын хугацаанд хэрэглүүлэх явцад илгэний одоо үзүүлэлтүүд маань хэвийн түвшиндээ очсон. За тэгээд нөгөө илгэний онцлогоон дээр бид нэр эхоноос гадна хатуурал энэ зэргийг тодорхойлох фиброскан гэж шинжилгээдэг. Тэгэхээр энэ шинжилгээний үзүүлэлтүүд ер нь сайжирч ийн үгүй ээ гэдгийг судалж үзэхэд бол бас сайн одоо үр нөлөө бас өгсөн юм үзүүлэлтүүд ч гэсэндээ байдаг. Шууд бодит үр дүнгээ тодорхой хугацаанд үзүүлэх нь байна. Үргэлжлэх хугацаа нь бол тухайн хүнийхээ одоо шинж тэмдэг, за тэгээд нөгөө эмнэлзэн онцлогоо нас нь хамаарат хугацаа нь янз янз байх боломжтой. Баярлалаа. Та өөр одоо үзэгчдүүд маань юу зөвлөх вэ? Илгэний өөхлөлттэй. Тэгэхээр нөгөө лив 52-аа ярьж байгаа учраас хэрэглэх 10 хүнгийн бас ярил зүгээр. Тэгэхээр яг илгэний өөхлөлтийн үед бол тухайн хүн маань өөрөө өдөрт 2 шигээр 2 удаа хоолсны дараа бол лив 52 шахамлаа ууж хэрэглэнэ. За тэгээ хамгийн багадаа бол нэг 3 сар хэрэглэжүүл зүгээр бид. Тэгэл давхар нөгөө төрөний ярьсанчлаа амьдралын маяг дээр анхаарах нь байна. Тэр нөгөө илгэний өөхлөлт гэдэг зүйлийг үүсгээд байгаа хүчин зүйлсүүдийг бас бууруулах хэрэгтэй байх нь байна. Ингэж нөгөө цогц арга хэмжээг л авч иж тухайн өвчин юмыг маань илааших одоо шатруугаал орно гэсэн. Ер нь бол одоо манай хямлайн бүтээгдэхүүнийг Монгол улсад Цахиур төмөр компани бол албан ёсны дистрибьютороор одоогийн байдлаар 25 жилийн хугацаанд бол хэрэглэгчдийн картыг хөрвүүлж байна. За тэгээд агаар фармын хувьд гэх юм бол одоо яг 30 жилийн хугацаанд бол үйл ажиллагаагаа явуулаад хямлайн одоо бүтээгдэхүүний бас албан ёсны одоо хэрэглэгчд хүрэх одоо нэг сувг нь болж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол урамлын найрлагатай эмийн бүтээгдэхүүнүүдийг бүгднийг жоргуугаар эмзүүчээс одоо зөвлөгөөгөө аваад худалдаа авалт хийгээд авах боломжтой гэсэн үг. Мэдээж одоо нөгөө нэг хорт зуршлын хэрэглээ ч юм уу тий одоо содруулах ундааны хэрэглээгээ болохгүйгээр бас байж байгаа. Тий яг үнэ тий одоо лив 52 уугаад байвал таны өөхлөлт зүгээр болохгүй л гэсэн үг. Ер нь бол тий тэгээ мэдээж одоо тэр буруур сүргөөр нөлөөлж байгаа зүйлсээ та бүхэн маань бууруулах нь байна. Ингээд дээрэс нэмээд лив 52 хэрэглэх юм бол илүү өндөр үр дүнтэй богино хугацаанд гарах боломжтой байх нь тий. Баярлалаа амч урилга маань хүлээн авсанд үзэгчдэд бас хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа. За эрүүл амьдрал цахааны нэвтрүүлэг үзэгч та бүхэнд илгэний өөхлөлт гэсэн сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээллийг өгч байгаа. Мэдээж эмч бол одоо илгэний өөхлөлтөөс яаж урьдчилан сэргийлэх үү, юунаас болж энэ одоо өөхлөлт үүсдэг ингээд ингээ бүх талын мэдээллийг өгсөн. За харин нэвтрүүлгийн дараагийн хэсэгт бол мэдээж одоо нөгөө лив 52 бүтээгдэхүүн илгэний өөхлөлтөд бас яаж нөлөө үзүүлдэг вэ, яаж бууруулдаг вэ, яаж хамгаалдаг вэ гэдэг мэдээллийг Цахиур төмөр компани эмч номин маань өглөө. За харин үргэлжлүүлээд үзэгч та бүхэн маань амин дэмийн зөвлөгөөгөө хүлээн авч үзээрэй. Мэдээж амин дэмийн зөвлөгөө гэдэг бол бидний өдөр тутмын амьдралдаа ууж хэвшсээр ирсэн амин дэмүүдийг за ямрыг нь ямар үед уухыг, юунд сайнаар нөлөөлдөг вэ,
ямар эерэг нөлөө өгдөг гэдэг ингээд бүх талын мэдээллийг үзэгч та бүхэнд бас эрүүл амьдрах цахилгааны нэвтрүүлэг маань бас хүргэхийг зорж байгаа. Ингээд үзэгч та бүхнийг бас амин дэмийнхаа зөвлөгөө мэдээллийг хүлээн авч үзнэ гэж хэлье. За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За витамин эрсдийн зөв хэрэглээ болонгаар уулзж байгаа да баяртай байна. Өнөөдрийн сэдэв бол омега 3 түүний ач холбогдол болон омега 3-ыг сонгохдоо хэрхэн яаж сонгох талаар мэдээлэл хүргэхээр бэлтлээ. За тэгэхээр омега 3 маань хүний биед нийлэгждэггүй заавал гаднаас хоол хүнсээрээ болон одоо нэмэлт бэлтгэл байдлаар хэрэглэх шаардлагатай тосны хүчил байдаг. За тэгэхээр омега 3 нь бол одоо хүний биеэс одоо холестерин буюу одоо муу өөх тосыг гадагшлуулж судас цэвэрлэх үйлдэл үзүүлснээрээ одоо зүрх судасны одоо өвчний эрсдэл, тархины одоо цус харуулт зэрэг өвчнөөс дуйшлан сэргийлэх ач холбогдолтой байдаг. За ялангуяа тамхи татдаг хүмүүст одоо зүрх судасны өвчний эрсдэл өндөр байдаг учраас омега 3-ыг өдөр тутамдаа тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй. За учир нь хэм бол одоо тамхинд агуулгадж байгаа никотин хэмээх бодис нь одоо судас хашаах үйлдэл үзүүлдэг бол харин омега 3 нь одоо түүний эсрэг буюу одоо судас тэлэх үйлдэл үзүүлснээрээ зүрх судасны өвчний эрсдлээс одоо сэргийлж чаддаг ач холбогдолтой байдаг. За мөн омега 3 нь одоо үрүслийн эсрэг, антиоксидант, мэдрэлийн эсийг гэмтлээс хамгаалах цус шингэлэх зэрэг үйлдэл гүйцэтгэдэг. За тэгэхээр тийм учраас та бүхэндээ одоо омега 3-ыг сонгохдоо хэрхэн яаж сонгох вэ талаар мэдээлэл хүргэе. За нэгдүгээр омега 3-ыг сонгохдоо одоо тухайн загсан тосон дагуулж байгаа EPA болон DHA хэмжээг нь анхаарч харах нь чухал байдаг. За учир нь хэм бол EPA, DHA нь одоо өндөр нэвтрэлтэй липопротеид буюу одоо сайн холестерин судас цэвэрлэх үйлдэлтэй сайн холестерин гэж явдаг. За тийм учраас одоо тухайн загсан тосон дагуулж байгаа EPA DHA-ийн хэмжээ нь одоо 250-аас 500 мг-ийн хооронд агуулгадчихвэл та үнийг одоо сонгож хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За хоёрдугаарт одоо омега 3-ыг одоо цэвэршүүлсэн хэсгийг анхаарч харах хэрэгтэй байдаг. За учир нь хэм бол одоо том загаснаас гаргаж авсан омега 3 нь одоо хүнд металлаар бохирлогдсон буюу одоо мөнгөн ус гэх мэтийн одоо хүнд металлаар бохирлогдох эрсдэл өндөр байдаг учраас одоо найл болох жижиг загаснаас гаргаж авсан омега 3-ыг одоо сонгож хэрэглэхийг хичээгээрэй. За одоо жишээлбэл Nature's брендийн одоо fish oil буюу омега 3 нь одоо маш жижиг загас буюу одоо анчоус загаснаас гаргаж авдаг учраас энэ маань одоо хүнд металлаар бохирлогдох эрсдэл багатай байдаг. За 3 дугаарт тухайн омега 3-ын хэлбэрийг нь анхаарч харах хэрэгтэй байдаг. За тэгэхээр хэлбэр гэхээр одоо омега 3-ыг тухайн омега 3-т одоо триглицерид хэлбэрээр агуулгаж гэнэ үү, этилийн эфир хэлбэрээр агуулгаж гэнэ үү гэдгийг нь анхаарч харах хэрэгтэй гэсэн үг. За учир нь гэх юм бол одоо триглицерид омега 3-ын триглицерид хэлбэр нь одоо байгалаас гаргаж авсан хэлбэр байдаг. Харин этилийн эфир хэлбэр нь одоо синтетик аргаар буюу одоо химийн аргаар гаргаж авсан омега 3 байдаг. За тэгэхээр триглицерид буюу одоо байгалийн аргаар гаргаж авсан, загаснаас гаргаж авсан омега 3 нь синтетик аргаар гаргаж авсан омега 3-аас 30-аас 50%-аар одоо шимэгдэлт өндөртэй одоо бие хүртгүү илүү өндөр байдгаа гэсэн үг. За дөрөвдүгээрт одоо тухайн хугацаа олон омега 3-ын хугацааг одоо анхаарч хараарай. За учир нь хэм бол одоо омега 3 нь маш хурдан эсэлддэг бүтээгдэхүүн учраас одоо тухайн омега 3-ыг одоо авч байхад ямар нэгэн одоо эвгүй үнээр одоо орсон байх юм бол аль болох сонгож хэрэглэхээс зайлсхийгээрэй. За 5 дугаарт омега 3-ыг уухтаа одоо хоолтой хамт хэрэглэх юм бол илүү шимэгдэлт өндөртэй байдаг. За мөн одоо өдөр тутамдаа омега 3-ыг ууж хэрэглэх нь одоо зүрх судасны өвчний эрсдэл болон одоо тархины цус харуулт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой байдаг учраас та омега 3-ыг одоо таслаад биш өдөр болгон тогтмол одоо тодорхой тунгаар ууж хэрэглэх нь бусад өвчний эрсдлээс сэргийлэх ач холбогдолтой байдаг. За ингээд өнөөдрийн хүргэсэн мэдээлэл та бүхэнд таалагдсан гэж итгэж байна. Та бүхэндээ одоо эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.